бид профессор Төвөлбөр, бид профессор Баасанжийн хамтран бэлтгэсэн квант механикийн үндсэн ойлголтуудыг бэлтгэлийг бид профессор Муфат маань доктор Муфат маань биднэрт хүрэхээр энэ дээр гарч ирсэн байна. Анхаарал сонцгоорой. За баярлалаа. За намайг Муфат физикээс ирсэн. Эсвэл квант физик гэдэг бол уусаа олон мэдтийн хамтын бүтээл байдаг. За энэ презентацийг хийчихсэн илтгэхэд дараагаас бүгд оролцсон. Мөн квант физикийн заадаг мэргэжилтийн багш нар байгаа. За миний илтгэлийн сэдэв бол квант механикийн үндсэн ойлголт гэсэн сэдвээр хэлж байна. За квант гэдэг үг нь бол тун хэмжээ, тоо хэмжээ гэсэн утгатай латинээс гаралтай үг. За квант физикийн шийдвэр бол анх 1900 онд Макс Планк абсолютны цацаалт гэж нэг тайлбарлаж орж ирэхдээ цэцэрлэн зооны энерги бол квант багцаар цацардаг гэсэн санаа болж ирсэн. За тэгээд энэ шилжүүлэн болсон хүмүүсийн хүрээнд бол 1918 онд Нобелийн шилжилт авсан бол 1905 онд Эйнштейн яг энэ санааг хэрэгж ирээд за фотоэлектрик эффект гэж фотоэлектрик эффектийг бол тайлбарлаж ингээд цааш нь хөтлөж байсан. За ингээд 1921 онд бол энэ судалгаа бол Нобелийн шилжилт авсан байдаг. За квант гэдэг нь бол энэ хуучин сонгодог физик гэж байна. За классик физикээс ялгарх хамгийн чухал онцлог нь бол энерги бол ингээд асуултгүй биш. Тодорхой багцаар шатаар явж байгаа шиг энерги гэж үздэг гэсэн ийм зөв төрлийг бол оруулж ирж байна. За жишээлбэл ингээд стручийн атом байна. Цөмөд эргэж байгаа гэж үзэх юм бол тодорхой орбитуудаар иргэн. За тэгээд тодорхой орбитууд нь дискрет тодорхой нэрүүдтэй байна. За зөвхөн өнөөдөр цаатлын шат шиг. За шатнууд бас хоолой янз бүр гэж үзсэн. За сонь классик физикээс ялгарх квант физик онцлог байна. За сонгодог энэ физикийн онцлог бол локал гэж байна. Локал байр шиг. За тэгээд детерминист гэж тодорхой байх шаардлагатай. Ийм онцлог өөрөөр хэлбэл бөөм гэж байх юм бол бөөм тодорхой юу гэж юм хаах тийм ээ. За тэгээд бүх юм тодорхой байх чинь энерги импульс гэж бүх шинжээр тодорхой байх чинь ийм онцлог. Харин квант физик нь бол эсэргээр тийм ээ. Non-local байрлал бөөм бол яг байрлал гэсэн юм байна. Тодорхой байрлал багтав. За non-deterministic гэж байгаа. Энэ тодорхой ингээд импульс тодорхой байдаг. За ийм онцлог. За сонгодог физик бол 16-р зууны дунд Ньютоноос үсэлтэйгээр ингээд үсэж хүрсэн гэж ингэж үздэг. За тэгээд 20-р зууны ихээр бол квант физикийн үндсэн шинж ухаан ингээд нэвтрэн орж ирсэн. За ингэснээр бол сүүлийн 100 жил хүн төрөлхтөн квант физикээр бүхэл хэлбэрээр хөгжүүлж энэ онцлог ойлгож ингэж ирж байна. За энэ квант физик үндсэн болоод ингээд олон ертөнцийн онцлог матрикс эсвэл олон зүйл бүртлүүд ингээд судлах шаардлага болж ирсэн. Судалгааны шаардлага. За тэгэхээр сонгодог физикт бол сонгодог физикт бол жишээлбэл атом чөмөлөөр электрон гэж байгаа. Энэ орбит гэж ойлгодог бол квант физикт бол энэ системийн төлөв байдал бол алгоритм гэж тодорхойлогддог. За алгоритмын функц зөвөр бол ерөөсөө энэ физик онооч утга байхгүй. Тэрний модулын категорид бөөмийн оршин материалын нэгтгэл зам гэж ингэж жишээлбэл квант физикээр бол атом өрсөлдөх юм бол
болгож чимээ тавиад магадлалын үйл энэ дэлгүүрийн бичиг модын хадгалт бол электрон оршин магадлалын үйл хэрэгсэж босож болно гэсэн. За тэгээд энэ каунтрийн үсэг шанаатай холбоотой бол шинжилгээ бас зэрэгцлүүд үүсчихсэн жишээлбэл энэ каунтрийн магадлалын шинжилгээ магадлалгүй байх шинжилгээг зэдэнчтэй хон шоо хайдаггүй гэж хэлж байсан. Хон шоо хайж. Харин нийс бор бол юу хийх цагт. За энэ бол хэлж зөвшөөрч байгаа юм гэхээр бидний эдэл ертөнц бол магадлалгүй хүн тодорхой хэлж гэж байна гэсэн. Энийг хүлээж зөвшөөрч энэ хоёрын бол баярлалаа гэж магадгүй. За каунтрын гарч ирдэг нэг чанар бол зэрэгчээж за англиар супервизор гэж байна. За жишээлбэл энэ хайрц битүү хайрц байна. Бөмбөг бол нэг бол энэ хайрцгийн гадна байж байна. Гадна байж байна. За тэгээд эсвэл дотор байж байна. Классикаар бол энэ хоёрын аль нэг байх болж байна. Каунтрын цэцгэлүүд ч юм гэхээр энэ хоёрын супервизор нийлбэр доторч ажиллана, гадна ажиллана, тэр хоёрын нийт бүтээл байж байна. Ийм юм байна. За энэ бол шүгрөө үзэж ингэж байна. За. Нэгсэнд энэ тодорхойгүй энэ байдлыг жишээ арайд төлөв бол энэ хасаг болж яг бом хаана бол хасаг. Энэ электрон тухай зүйлээ электрон хааж. За каунтрээс дараагийн орж ирдэг гол энэ бичгээр тодорхой хэрэгцээ бизнес тодорхой хэрэгцээ гэж нэрлэдэг. За хэдийгээр бүүн координат тодорхой боловч координатын тодорхой энэ хэмжүүр нь тийм ээ импульс гэж нэрлэдэг. За импульс нь тодорхой бол ранкинг гэдэг их байдаг. Классик эцэгтэй бол энэ хоёрын тодорхой гэсэн энэ тодорхой хэмжүүрүүд тийм гэсэн. Хаана ч энэ зааж байгаа ямар утгатай болж байгааг зааж байгаа гэсэн. Каунт ханад бол энэ хоёрын тодорхой гэдэг тодорхой хэмжүүрүүд байна. За тэгээд бүх их бөөнүүд бол нэгдүгээр бол бөөнүүд бол долиолог гэж шинж байна. За нэг физик партиклэр боолыг гэж нэрлэдэг. За долиолог шинжилгээ гэхээр бид нар бол мэднэ бүх долиолог шинжилгээ биелэг долиолог бол интерференц дифракц гэсэн физик эффект үзүүлдэг. Анх бол интерференц дифракц биелэг гэрэл дээр хийж байна. Гэрэл бол долиолог. Яагаад бол бүх эдэл бомс бол долиолог шинжилгээ ахад бас бомлог шинжилгээ батлагдсан. За тухайн электрон дифракцийг ажилласан байдаг. За каунт онлоос гарч ирдэг дараагийн нэг зүйл каунт түнэлийг гэж асуулаа. За сонгодог юм классик механикаар бол ингээд бөөн бол авч болшгүй их нэртэй юмсан авч чадахгүй буцаад байдаг. Каунт механик бол энэ үзэгдлүүд бол яг үгүй. За тодорхой хэмжээтэй бол цаашаа итгээд болчих магадaltaй. Энийг каунт түнэлийг гэдэг энэ бол сонгодог онлог класс онлог бол тайлбарлагддаг. Өөрөөр хэлбэл хүн байлаа каунт түлхээд авч энэ шиг юм гарч ирнэ гэсэн. Жишээ. За каунт механикс гарч ирдэг хамгийн бас нэг сонирхолтой зүйл хэмжилт гэсэн. За тэгэхээр системийн энэ бөөнийн төрөл байдал долгионы функц гэж тодорхойлогддог. За жишээлбэл хатгаад байна. Магадлалын магадлалын x гэдэг координат дээр за хамгийн магадлал дээр хамгийн өндөр зэгтэр байна гэсэн. За тэгэхээр хэмжилтийн үе яагаад гэхээр бөөн бол тодорхой байлаа гэж. Өөрөөр хэлбэл магадлалын үе
шохон нарийн дараагийн тэр панел дээр үзүүлсэн энэ зураг шүү. Энэний юу нэрдэг вэ гэхээр олигны коллапс. Энэ бол олигны чухмидаа координат нь тодорхой. За өөрөөр хэлбэл хэмжилт гэхээр хэмжилт маань тэр бөөнийхөө систем нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл энэ олигны функцийн коллапс гэдэг нь бидний савгийн хөөс харахтай зөвлөж болно. За ингээд савгийн хөөс нэг байрны бод илэрхийлж зүйл хараад байна. Яг энэ адилхан. За ингээд бид нар хэмжилт гэдэг мөн зүйлийг мөн чанарыг таних энэ шаардлага концепт хэмжилт гэж үг. Тэгэхээр тухайн системд бол тухайн төлөв байх албад нь албадж байгаа процесс гэж. Тэгээд тэр процесс нь Эйнштейн шаар гэж юм шиг. За концептээс бас гарч ирдэг нэг чухал ойлголт бол антиматериал эсрэг буу гэсэн. За энэ классик. За концепт бол энэ антибом жишээлбэл электроныг бол позитронс энэ бомбуудыг энэ бол яг массаар ажиллана. Цэнгийн эсрэг. За тэгээд энэ хоёр жишээлбэл уулзах юм бол захиргаан санал их нэртэй захиргаан санал байлгаач юм. За ингээд өөрөөс бол бөөнс хос гэж байгаа. Антиматериал бөөнийн хосч үүсч гэж болно гэсэн. За квантумлоос гарч ирдэг дараагийн нэг чухал юм бол энэ квант орооцолтой эсвэл сүлэг гэж орчуулж байгаа. За англиар квантум entanglement гэж. За ингээд хоёр бөөн байх юм бол цэврүүд зэнзэрчмаар энэ коррелац орчих юм бол за нэгэн дээр хэмжилт болж бол игшин зөв өгөөл бөөнийн хөдөлгөөн өөрчлөгдөж. За энэ бол алс хугацаа байгаа. Тэр байна бол энэ мэдээлэл тавьж боломжтой. За мэдээлэл бол дэлгэр удаа тавьж. За тэгэхээр энэ үзэгдэлтэй холбоотой бол ийм алсын зай ийм коррелац байхгүй гэдгийг бохолхгүй гэж байна. Эйнштейн зэт за ингээд 1935 Эйнштейн бодосгийн Росон бол энэ парадоксаар гişүүлсэн. Гэвч 1980 онд ийм үнэхэр ас хугацаанд гэдэг хоёр бөөнийн хооронд энэ коррелац байж болно гэж ууштай Ален аспект 1980 онд гэсэн. За тэгэхээр нэгэн тийм алсын зай коррелац байдаг юм бол за энэ коррелац бол жишээлбэл мэдээллийг дамжуулах юм байна. За ингээд чөтгөн олон юм өөр бусцаад болж ашиглаж байна. За түүний нэг бол квант физик гэж байна. За энэ квант физик гэсэн нь бол энэ коррелацтай энэ тангал физикийг ашиглаад илгэрч алс хугацаанд байж байгаа. За классикаар хэлээгээр яг тэр мэдээлэл копид биш. Билээ гэж болж байна. За энэ квант гэж байна. Ингэж нэгдэг. За мэдээж хамгийн чухал гол зүйл гарч ирсэн чухал юм бол квант компьютер гэж байна. За энэ классик компьютерээс бол яг хамтлан бол энэ бол цэнзурын зарчим дээр за тэгээд энэ квант компьютерийн танхим суулж ажилтны хөрөж за классик компьютер бол тооцоо бидний уламжлалт сайн бий яаж яг тэр систем хийж байгаа. За тэгвэл квант компьютер бол энэ боломжтой энэ сүрүүцтэй учраас классик компьютераар бодох боломжгүй эсрэг хугацаа шаардах ийм болсныг хурдан болж байдаг. За ингээд квант тооцоололттой холбоотой юм байна. За жишээ гравер ингээд бол анхны тоо орж ирсэн. За
За классикээс маш хурдан болно. За онцлог хайр шороо за ингээ материалс бол хими урлагийн симуляц за түрүүн хэлсэн квант програм за квант мэдээлэл үйл явдлаар теори non-chronic теори мэдээллийг ерөөсөө туулж болтгоо за энэ бол квантум криптографи гэсэн чиглэл бол үсч хөгжиж байгаа. За энэ квантум бидрийг бол Google, IBM зэрэг компаниуд бол хийчихсэн. За энэ одоохондоо бол найдвартай ажиллаж байгаа. Албаны асуудалтай байна. За квант физикийн сурах гэх юм бол цаашид үнэлгээний судлалыг гэх юм бол математикс ингээд продукт. За шугамаа комплекс статистик дифференциал гэж. За алгоритм бол за тэгэхээр нэгдэн квант механик бүтэн нэмлээд байгаа. Тэгээд бүтэн амьдрал нөлөөлөд эхэлсэн байна. За энэс үүдэлтэй мэргэжлийн чиглэл гэсэн жишээ цэврийн инженерч, хим инженерч, квант материалс, нано инженерч энэ хүн бол бүтэн амьдрал эхэлж байна. За квант механикс, квант орны за квант гравитац, утасны онцлог хэмжлэн шинжлэх ухааны шинжлэх үсэд шалгагдаад тэм ушлагуудад гэж байна. За тэгэхээр төгсөлт албаст гэрчил гайманы хэлсэн үгээр өндөрлөе. За хин ч амьдралыг бүнд таньж мэдэхгүй. Хорвоо ертөнцийн судал шинжил хэрэгжил дугаан зүйлсийн бүр илтгэж чадвал төгсөлийг үнэхээр сонирхолтой болно гэсэн малбарт өгөх яа хаалтаас